Бяцхан хулгана ба нисэх мөрөөдөл. Бяцхан хулгана шувуу шиг өндөрт дүүлэн нисхийг их хүсдэг байжээ. Тэрээр ширээн дээрээс үсрэв. Агаар төвч чадна гэж бодож байсан ч шалан дээр унлаа. Баг зэрэг айсан боловч тэр үйлсэнгүй. Хулгана дахин нисэх гэж оролцсон ч нисэж чадахгүй л байлаа. Тэгтэл нэгэн шувуу ирж бяцхан хулгана руу хараад инээмсэглэв. Чи нисэхээр оролдож байгаа юм уу? Гэхдээ хулгана нисэж чадахгүй гэдгийг мэдэх ёстой шүү дээ. Харин чамд өөрийн гэсэн онцлог чадвар биш үү гэж хэлжээ. Хулгана шувууны хэлсэн үгийг сонсоод өөрийн хүч чадлыг бодож хэлжээ. Тэрээр хурдан гүйх, жижигхэн нөх рүү орч чаддаг өөрийн давуу талуудыг олж мэдлээ. Тэр цагаас хойш хулгана нисэх гэж оролдохоо болж өөрийн давуу талыг ашиглан найз нөхдөдөө хөгжилтэй ад жаргалтай амьдрах болжээ.